Дундгой аймгийн сайн цагаан сумын ерөнхий боловсролын цэгцүүлэг сургууль, математикийн багш нарын геометр, гоёметр, мэрэгжлийн хөгжлийн бүлгээс дундгой геометр хөтөлбөрийг боловсруулж ажилласан ажлын туршлага үр дүнгээ танилцуулъя. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага үүссэн үндэслэл нь 2022 онд анх явагдсан гүйцэтгэлийн үнэлгээний бичгийн шалгалтанд улс аймаг сургуулийн хэмжээнд математикийн хичээлийн агуулгууд дотроос геометрийн хамгийн бага үнэлгээтэй буюу 30% үнэлэгдсэн. Элсэн хэлтийн ерөнхий шалгалт зэрэг хөндлөнгийн шалгалтаас энэ байдал нь олон удаа давтагдж байгаа нь бүх шатандаа геометрийн хоцрогдолтой байна гэсэн тохиог өгсөн явдал юм аа. Ингээд Дундгой аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын нийт сурагчдын геометрийн унших, бичих, бодох, сэтгэх чадамжийг сайжруулах, багш нарын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог нэвтрүүлэн дэвшил гаргах зорилготой геометр дундгой хөтөлбөрийг санаачилан хэрэгжүүлж турсан юм аа. За хэрэгжүүлэх арга зам нь 1. Геометр, гоёметр багаас орон нутгийн хөтөлбөрийн загварыг гаргана. Нэгжлэрээ багш бүр өөрийн хөтөлбөрөө гаргана. 2. Аймгийн математикийн багш нар хамтран зөвшөлдөж сурагчдын ажиллах жишг даалгаврын сан боловсруулан суралцахыг дэмжин ажиллана. 3. Хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн хэмжээнд суурь боловсролын төгсөх анги болох 9 дугаар ангиудын дунд зохиох анги нийтийн зорилгоор баримжаалан үнэлнэ гэж дарааллаар явагдана. Анги нийтийн зорилго нь 2 үе шаттай явагдана. Эхний зорилго хичээлийн жилийн эхний хагаст геометр хөтөлбөрийн 6-аас 8 дугаар ангийн агуулгаар, 2 дахь зорилго хичээлийн жилийн 2 дугаар хагаст геометр хөтөлбөрийн суурь боловсролын агуулгаар явагдана. Зорилго тус бүрийн сэдвийг геометр, гоёметр багаас боловсруулж өргүүлэх ба бичгийн шалгалтын материалыг засч анализ үнэлгээ хийж зөвлөмжийг сургуулиудад хүргэдэг. Манай баг нь геометр дундгой хөтөлбөрийг 4 түвшиндээ хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилтийн талаар багш нараас авсан санал асуулгаар аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 81% туршиж үзсэн 90.5% нь геометрийн хичээлийг 7 хоног тутам тасралтгүй судалж байгаа. Анги нийтийн зорилгыг 2 удаа зохиоход ерөнхий боловсролын сургуулийн 9 дугаар ангиуд 100% оролцсон. Жилд 700 орчим сурагчид оролцдог. Сургууль бүр математикаар тэр дотроо геометрийн уншиж ойлгох, бодох, түвшинчилсэн даалгаврын сантай болсон зэрэг эерэг үр дүнгууд гарчээ. Үйл ажиллагааны явцад багш нар маань хөтөлбөрийн дагуу геометрийн агуулгыг ангилж тасралтгүй орохоос зайлсхийх, сургуулийн удирдлагууд геометрийн хичээлийг цагаан хуваарьт оруулахаас татгалзах, сурагчдын геометрийн чадвар, сургууль орон нутгийн байршлаас хамааран харилцан адилгүй байгаа зэрэг бэрхшээлүүд үүсч байсныг явцын дунд аль болох залруулж ажилласан. Хөтөлбөр хэрэгжүүлснээр гарсан үр дүн: 1. Аймгийн математикийн багш нар өөрийн геометрийн хөтөлбөртэй даалгаврын сантай хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын чиг баримжаатай болсон. 2. Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын геометрийн айн сэдвүүлийн гүйцэтгэлийн дундаж аймгаараа 2022 онд 29.3% байсан бол 2025 онд 38.1 болж 10 орчим хувиар өссөн. Цэгцүүлэг сургуулийн геометрийн айн чадварууд жил тутамд 3-аас 4% ихсэн. Хөтөлбөрт хамрагдсан багш нараас авсан санал асуулгаар 95% нь гүйцэтгэлийн үнэлгээний бичгийн шалгалтанд геометрийн чадвараа ахиулсан зэрэг дэвшил гарчээ. 3. Анги нийтийн зорилгын үнэлгээнд шинжилгээ хийхэд аймгаараа стандарт ангиллын болон гүнзгий ангиллын нийт оролцогчид маасаараа 6-аас 11% ахиж, онцолж нэрлвэл 2024 онд хүмүүнлэг сургуулийн 9 анги дунджаар 24%, 25 онд мандал сургуулийн 9 анги дунджаар 29% ахис гаргасан амжилтаар стандарт ангиллыг хэрэгжүүлсэн бол 2024 онд цэгцүүлэг сургуулийн 9 анги 18%, 25 онд 10 анги 7% ахис гаргаж 61% гүйцэтгэлд хүрсэн амжилтаар гүнзгий ангиллыг тэргүүлсэн зэргийг нэрлэж байна. Хөтөлбөрийн үр дүнд манай баг юуг суралцваа? Бид геометрийн даалгаврыг задлан ялгаж түвшинчлэн ангилж сурлаа. Геометрийн унших, бичих, тайлбарлах, сэтгэн бодох, задлан ялгах даалгавруудыг боловсруулж сурлаа. Геометрийн хичээлээр нийтийг хамарсан стандартын зорилго, түвшин тогтоох шалгалтуудыг явуулж ажлын арга туршлагатай боллоо. Дадлаг ажлын болон шалгалтын ажлын хуудсыг ажиллахад хэлбэрээр хийж сурлаа. Үүний баталгаа болгож нэгэн жишээ дурдъя. Энэ онд бид Улаанбаатар хот, Өмнөговь, Өвөр ханга, Дундгой аймагуудын 300 гаруй математикчдын дунд таны оролцоо хүүхдийн эрүүл мэндийг дэмжин урьяатай геометрийн түргэн бодолтой уралдааныг 3 ангиллаар санаачлан зохион байгуулж 3 сая төгрөгийн хуримтлал үүсгэн энэрэнгүй үйлсийн аянд танилцуулсан. Энэ ажлыг бид өмнө дурдсан чадваруудаа тулгуурлан төвөггүй зохион байгуулж чадсан юм. Дундгой аймгийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид 2025 онд эсэлтийн ерөнхий шалгалтын математикийн хичээлийн гүйцэтгэлээр улсад хамгийн өндөр дундажтай үнэлэгдсэн нь ч манай хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн гэдэгт эргэлзэх зүйлгүй. Анхаарал хандуулсанд баярлалаа.